За энэ удаагийн бичлэгээр 2 дугаар бодлогыг тайлбарлая. 2 дугаар бодлого нь 1-р бодлогын үргэлжлэл. Гэхдээ 1-р бодлогоноос арай хүндэрсэн байгаа. За 2 дугаар бодлогоо бодъё. Бодлого номер 2. За 2 м давуу 3 м торог 30 мянган төгрөгийн үнэтэй ба тийм 4 м давуу 2 м торог 32 мянган төгрөг бол 1 м давуу ба торгоны үнийг олоорой. За 1-р бодлогон дээр 3 м торог 3 м торог гээд торгоны хэмжээ тэнцүү байсан. За харин энд торог юм уу давууны хэмжээ тэнцүү биш. Бүгд ялгаатай байна. За энэ тохиолдолд бодлогыг хэрхэн бодох вэ? За зураглалаа хийж үзье. 2 м давуу 3 м торог 30 мянган төгрөгийн үнэтэй. Харин 4 м давуу 2 м торог 32 мянган төгрөгийн үнэтэй гэсэн байна. Бодлогонд давуу ба торог гэсэн хоёр зүйлийг өгсөн тийм ээ. За энэ тохиолдолд бодлогоо бодохдоо давууны хэмжээг хооронд нь тэнцүү болгох эсвэл торгоны хэмжээг хооронд нь тэнцүү болгох хэрэгтэй. Тэнцүү болгохдоо дахин ихсгэх үйлдэл хийн. Дахин ихсгэнэ гэдэг нь үржүүлэх үйлдэл тийм ээ. За тэгэхээр үржүүлэх үйлдэл хийх нэ. За энэ бодлогыг би хоёр аргаар бодъё. Эхний тохиолдолд давууны хэмжээг тэнцвэрлэе. Эхний өгөгдөл дээр өгөгдсөн 2 м давууг дараачийн өгөгдлийн 4 м даваатай тэнцүү болгож бодож үзье. За энд байгаа 2 м давууг 4 м даваатай тэнцүү болгохын тулд бид 1-р өгөгдлийг 2 дахин ихсгэх үйлдэл хийнэ. За өөрөөр хэлбэл 2-оор үржүүлнэ гэсэн үг. 2-оор үржүүлэхдээ эхний энэ өгөгдөл тус бүрийг 2 дахин ихсгэх байгаа. За ингээ 2 дахин ихсгэсний дараах зураглалыг бас хийж үзье. За 2 м давуу 2 дахин ихсээд 4 м болно. 3 м торог 6 м болно. Үнийн дүн ч гэсэн мөн адил 2 дахин ихсээд 60 мянган төгрөг боллоо. За харин 2 дугаар өгөгдөл бол яг хэвээрээ доорно ингэж зурагдах байгаа. 2 дахин ихсгэсний дараах зураглал их чухал. За энэ зураглалаас бид зөрөөг олж харна. Давууг бид тэнцвүүлсэн учраас давуун дээр зөрөө гарахгүй. Харин торгоны хэмжээ зөрөөтэй байна. 4 м торгоны зөрөө байна. Үнийн дүн дээр ч гэсэн мөн адил 28 мянган төгрөгийн зөрөө харагдаж байна. Тэгэхээр энэ 28 мянган төгрөгийн зөрөө бол энд илүү байсан 4 м торгоны үн гэсэн үг. За бодолтой хийж үзье. Торгоны зөрөө 4 м, үнийн дүнгийн зөрөө 28 мянган төгрөг болсон. За одоо эндээс бид 1 м торгоны үнийг олох боломжтой. Ингээд 1 м торгоны үн 28 мянгаыг 4-д хуваагаад 7 мянган төгрөг гэж олдлоо. За ингээд 1 м торог бол 7 мянган төгрөгийн үнэтэй юм байна. За 1 м торгоны үн олдсон юм чинь 1 м давууны үнийг олоход амархан болсон. За эхний өгөгдөл дээрээ бодож үзье. 3 м торог 21 мянган төгрөг. Тэгэхээр 30 мянган төгрөгийн 21 мянган 3 м торгоных юм бол 9 мянган төгрөг нь 2 м давууны үн. 9 мянгаыг 2 хуваагаад 4500 1 м давууны үн. За ингээд 1 м давууны үн олдлоо. За одоо шалгаж үзье. Энд бодогдоогүй нөгөө өгөгдөл дээрээ шалгалаа. 4 м давуу нь 18 мянган төгрөг, 2 м торог 14 мянга. Энэ хоёроо нэмэхээр 32 мянга гээд бодлогын өгөгдөл таарч байна. За энэ удаад бид давууг тэнцвүүлж бодлоо. За одоо торгоны хэмжээг тэнцвүүлж бодож үзье. За бодлогын өгөгдөл бол яг хэвээрээ эхний зураглал бол яг адилхан хэвээрээ зурагдана. За одоо бид торгоны хэмжээг тэнцвүүлнэ. За ингэж тэнцвүүлэхийн тулд 3 м, 2 м энэ хоёр хэмжээг тэнцвүүлэх хамгийн ойрхон боломжийг олох хэрэгтэй болно. За тэгэхээр эхний өгөгдлийг 2 дахин ихсгээд дараачийн өгөгдлийг 3 дахин ихсгэх юм бол торгоны хэмжээ 6 м гээд тэнцүү болох боломж харагдаж байна. За ингээд дахин ихсгэсний дараах зураглалыг хийх хэрэгтэй тийм ээ. Ингээд зураглалаа үзье. За эхний өгөгдлийг 2 дахин ихсгэж байгаа. 4 м давуу 6 м торог, үнийн дүн 60 мянга.
За дараагийн өгөгдөл 3 дахин ихсэн. 4 м давуу 3 дахин ихсээд 12 м давуу болсон байна. За 2 м торог 3 дахин ихсээд 6 м. За ингээд үнийн дүн 96,000. За энд торгоны хэмжээ тэнцүү болсон. Дахин ихсгэсний дараах зураглал хамгийн чухал. За эндээс бид зөрүүг олж харна. Даун дээр зөрүү гарсан. Энд 8 м даунны зөрүү байна. Үнийн дүн 36,000 төгрөгийн зөрүү байна. Энд илүү гарсан 8 м давны үн нь энэ 36,000 төгрөг гэсэн үг. За бодолтой хийж үзье. Давны зөрүү 8 м, үнийн дүнгийн зөрүү 36,000 гарсан. За одоо эндээс 1 м давны үнийг олох боломжтой. 1 м дав нь 36,000-ыг 8 хуваагаад 4,500. За ингээд 1 м давны үн олцсон. Одоо 1 м торгоны үнийг олцгоё. За энэ өгөгдлийг ашиглаж олъё. 4 м дав нь 18,000 төгрөг болно. За тэгвэл 32,000-аас 18,000-ыг хасахад 14,000 төгрөг нь 2 м торгоны үн. Ингээд 14,000-ыг 2 хуваагаад 7,000 төгрөг нь 1 м торгоны үн гэж олдож байна. За шалгах үйлдэлээ хий. Энд бодогдоогүй нөгөө үйлдэл дээр нь шалгаж байна. 2 м давуу бол 9,000, 3 м торго 21,000, 21,000 дээр 9,000-ыг нэмээд 30,000 гээд бодлогын өгөгдөл таарч байгаа учраас зөв боджээ. За эхний удаад бид давны хэмжээг тэнцвүүлж бодсон. Харин дараагийн удаа торгоны хэмжээг тэнцвүүлж бодлоо. Ингэж бодоход хариу яг ижил гарч байна. За тэгэхээр ийм тохиолдолд дахин ихсгэх үйлдэл хийх хэрэгтэй. Нэмэх үйлдэлтэй андуурч болохгүй, жүлх үйлдэл хийн. За бодлогын өгөгдлөөс шалтгаалаад өөрөөр хэлбэл бодлогын өгөгдөл ихсэх тусам хавтангаар зурхад бас асуудал үүснэ. Тэр үед хавтан биш үржүүр хэлбэрээр, товч чиглэл хэлбэрээр бичээд бодноо. Энд нөгөө бодлогыг яаж бодох аргыг харууллаа. За яг энэ бодлогыг анх бодож эхэлж байгаа үедээ хавтан загвараар зураглалаа хийгээд зурагчтай маш сайн тайлбарлаж ойлгуулсны дараагаар товч чиглэл хэлбэрээр бодоод явбал бас илүү хэлбэр байх болно. За дараагийн бодлогоороо уулзъя. Баяртай.